Юуны төрөнд энэ үндэсний бүтээн байгуулагч компани аж ахуй нэгжүүдийг бид хүн сайн дэмжих хэрэгтэй байна. Эдгээр хүмүүсийн ажил төрөл нь амжилттай байх юм бол за цаана ажлын байр бий болно. Ажлын байртай хүн гэдэг бол амьдрал ахуйн сайхан болно. Ерөөсөө энэ зовлон ярьж байгаа хүмүүсийн дийлэнх нь энэ бүтээн байгуулагч барилгын тамаа одоо бизнес эрхэлдэг хүмүүсийн зовлон жаргалыг нэг сүүлийн 1 жил бүтэн сонслоо. Төр өөрөө л хэсэн богдуулчаад байт юм. Тэд нар юм гуйдгүй юм байна шүү дээ. Мөнгөө гаргаад бид нар барилгаа барья. Газраа хөдөлтөж аваад барилгаа барья. Газар чөлөөлөөд бид нар барилгаа барья л гэж байгаа. Тэгэл бидний стандарт дүрм журм үнэхээр хатуу байна. Нэг зөвшөөрөл авах гэж үнэхээр удаж байна. Яг бодит байдал дээр. Үнэхээр удаж байна. Хурал зөвлөгөө хол байна. Тэр хүмүүс улирлын чанартай, цаг хугацаатай ажил хийж байгаа хүмүүс аахгүй юу? Зуны сар 6 биш дээ гэж бид нар ярьдаг шүү дээ, тийм ээ. За нэг 3 4 сараас нэг 10 сар хүртэл ажиллана. Энэ богино хугацаанд энэ хүмүүс ажил хийж энэ бизнесээ өргөжүүлэх учиртай. Барилга байшингаа барих ёстой. Тэгэхээр үүн дээр хот байгуулалтын газар онцгой анхааралтай аваач ээ. Хитрхи удаан байна яг үнэндээ. Тэр хүмүүсийн нэг шүдний өвчин бол ерөөсөө бичиг баримт зөвшөөрөл байна. Бусдаар тэд нар хөрөнгө оруулалт татчих чадчихээн. Банкны зээл авчихээн. Бичиг баримт нь гацчихаар л нөгөө банкны зээл хүүнээс хүүнд яваал ашиг орлогогүй болчиход байна. Чанартай чанаргүй барилга баригдаад байна. Энэ дэг журмыг өөрчлөмөр байна. Өдөр болгон хуралддаг болмоор байна. Хот байгуулалтын газар. Скизийн хурлыг өдөр болгон хийдэг болмоор байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг судалж үзээл маргааш нь ажлын 2 хоногт өгдөг. Ядаж ажлын 5 хоногт өгдөг юм дүрм журм тогтоомоор байна. Ерөнхий архитектор энэ дээр анхаарч залуу хүн юм чи энийг сэргээр тусгаж аваад яг ийм ойлгомжтой л болчмоор байна. Төмөр төмөө хөсөлт өглөө хариун сар алга болчдөг байж болохгүй байгаа. Төмөр төмөө хөсөлт өгсөн 2 юм уу 3 хоногийн дараа өгдөг ийм дүрм журамтай болмоор байна. Ингэж энэ үндэсний бүтээн байгуулагч аж ахуй нэгжүүдийг нэгдүгээр дэмжих хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ үйлчилгээний газруудыг бид нар шалгалт шүүлэг хитрхи их байна. Манай найз нэг зоогийн газар, цайны газар ингээд ажиллаулж байна. Нэг мэдгэтэл баахан цаас нь хуцсан сууж байгаа. Маргааш нөгөө байцаагч нэрнэ гэсэн хамтарсан шалгалт ирнэ гэсэн. Одоо арай хитэрж ийн бүр. Тэгээ нөгөө нөхрийг гэрээс нь очиж авч машин тэрэгтэй очиж авч бараг л нэг бурхан буддаа залж байгаа юм шиг юм болж ижил нэг шалгалт шүүлгийг өнгөрөөж байна. Энэ төрийн алба чинь дээрээ болоод байна. Дарга нар чинь дээрээ сайн ч мууч нүдэнд ийл юм болохоор нэр үндэ бодоод хамгийн муудаа нэр үндэ бодоод асуудалд шудраг хандж байна. Энэ дунд доод шат бол одоо бүр арай хитэрлээ. Дамаан шалгалт шүүлгийн байгууллагууд. Энэ үйлчлэгээний газрууд хэрвээ дампуурж үе таалгаа барих юм бол бид дараагийн хөгжлийн тухай ярихад бэрх болно. Эдийн засгийн тухай ярихад бэрх болно. Сайн муу бүх юмыг эдгээр хүмүүс хийж байгаа. Энэ дугуй засварууд, автогаалгууд, цайны газрууд, бар ресторанууд, лаунжууд би Тиграцтэй пиг санаачлаад энэ захирагчийн ажлын албаны үйлдвэр үйлчилгээний эхлэлцэд судалгаа гаргаад өгөөч ээ. Гэж зөндөө гуйлаа над дээр ирсэнгүү. Хүмүүс ороод нэг сонголттой байж ийгдэ гэж бодоол ингээл огт ажил хийхгүй байна. Юурээс явахгүй байна. Дунд доочд. Дээгүүрээ мачитл үзэж байна. Сайн ч мууч. Сайн муу хэлүүлээл, хэвлэлээр нүдүүлээл яваад байна. Яг тэр нэг үрчлэн хэн ажил хийж байгаа гэдгийг шалгадаг болмоор байна. Ийм шалгалтын газар манайд байдیں۔ Гэсэн. Тэр очиж тэр шалгаж юм бүтээн байгуулагчтай хорих та нарын ажил биш шүү. Манай шалгалтын хяналтын газрынхаа маш муухай дээрлэхгүй байлаа шүү. Газраа авцсан барилгаа өрж байгаа хүн дээр очиод шууд очиод хаа инг тэг гэл цагдаагийн газрыг хүртэл загнаал. Та нарт тийм ирэх байхгүй шүү. Зөвшөөрлөө өгчөөд та нар яхаараа 2 иргэн гомдол гаргахаар очиж юмнуудыг хаадیں۔ Наа хүмүүс чи яаж амьдрах юм надад үйлчлэгээний газрууд ч. Арай хитэрж байна энэ шалгалт шүүлгүүд. Лайваар очиж бүгд хаадаг боллоо. Бөөн сөрөг хүмүүс очиод бизнес бүтээн байгуулагчтай бүгдийг дарамтлж байна. Тэд нар чинь айж байна.
Яаж цаашаа бизнес хийх юм? Та нар яах гэж тэгвэл зөвшөөрлийг өгсөн юм. Хэрвээ чаддсан бол та нар тэр зөвшөөрөл өгсөн хүмүүстээр нь лайвтай очиоч дарга нар дээрээ. Тэгэхгүй зөв зүгээр мөрөөрөө ажиллаа хийж байгаа нэг хоёр хүн гомдчихно. Бүр гомдоо сурцсан. Тийм хоёр хүн байгаа. Хаанч байгаа. Дондог должин гэдэг шиг. Бүр тэргээр мэрэгсцэн. Хаа сайг очоод зүгээр гомдоо явж идэг. Тохирдог. Тэр хүмүүсийн үгээр үг хийхгүй. Бүтээн байгуулагч бизнес эрхлэгчдэд дэмжинэ. Дамаа энэ барилгын салбарыг онцгой дэмжих хэрэгтэй. Одоо би үнэхээр над эрх мэдэл боломж бололцоо байдагсан бол эдгээр хүмүүст хөнгөлөлтөө зээл өгөөд за танах тэдэн мянган барилга барь. Танах тэдэн мянган барилга барь гэд бүгдэнд нь өгөх юм бол монголчууд үнэхээр чадхаар байна оо. Дороо өгччхөр байна. Үүн дээр онцгой анхаараач. Хот байгуулалтын энэ дүрм журмыг хөнгөлөё.